үг хэлж байгаа шалтгаан их хурал дээр энэ төрийн сайд нар худлаа ярихаа одоо үнэхээр болмоор байна. Инхээрээ өндөө 1 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засгийг тэлэх тухай нэг ажил хийсэнгүй шүү дээ. Засгийн газар. Чи бол засгийн газартай илүү шүүмжлэлтэй хандах хэрэгтэй шүү дээ. Юу ч хийхгүй. Мега төслүүдийг мега хулгай болгосон. Хийхгүй гэдгээ зарласан. Гадны хөрөнгө оруулалтын хуулийг хийхгүй. Гадны хөрөнгө оруулалтыг татахгүй. Оюутлоготой хилцээр хийхгүй. Оюутлогоо нь зээлийн хүүг бууруулахгүй. Говийг усжуулах ажил байхгүй. Кокс схемийн үйлдвэр байхгүй. Гэхдээ юу ч хийхгүй байж одоо их хурл руугаа та нар ингээд загнаад их хурл урсгал зардал нэмээгүй. Хамгийн сүүлд тэр нийгмийн хамгааллын нэг хууль батлагдсныг тооцвол би яг энэ 2 жил парламентыг чи харж байна. Урсгал зардлыг харин энэ их хурл бууруулахын төлөө байна. Дэлгэр сайхан одоо тэр төсвийн тогтвортой байдлын хуулинд өөрчлөлт оруулах энэ төрөйд одоо болиул л та. Болохгүй шүү дээ. Төсвийн тогтвортой байдлын хууль чинь энэ эрдэс баялаг дээр явж байгаа эдийн засгийг хязгаарлах ганц бичиг баримтчин юм байлаа шүү дээ. Тийм учраас та хэдийг бас нэг ингээд томлоод шийдэмгий байгаад энэ эрдэс баялагын эдийн засаг гэдэг чинь өөрөө их сул дорой эдийн засаг байхгүй та. Тийм л учраас тийм хууль батлагдж байгаа шүү дээ. Тэгэхээр би зүгээр энэ ирж байгаа инфляцийн хариу үйлдэл болвол нөөтийн буцаа олголт. Гарцаа байхгүй. Өөрөөр бид нар ард түмнээ мөнгөжүүлэх боломжгүй. Татварын хуулиа хэдүүлээ шинжилээд нөөтийнхээ хувь хэмжээг бууруулах хэрэгтэй. Татварын дарамтуудаа бууруулах хэрэгтэй. Өөр хувийн хвшлийн дэмжлэг гэж байхгүй. Одоо худлаа ярихаа болох хэрэгтэй. Хувийн хвшлийг дэмжих ганцхан арга байгаа шүү дээ. Тэр татвар хураамж юмыг бууруулж өгвөл дэмжлэг болно. Тэгэхээр одоо засгийн газар дорвитой бодлогоо зарлаа. За мега төсөл хийхгүй гэсэн. Тэгвэл одоо юу хийх юм? Тэрийг нин үгүй хэлэлт. Яагаад хэлэхгүй? Гадаадын хөрөнгө оруулалтын хууль гэдэг юмыг ер нь янзлах бодлого байна уу? Хөрөнгө оруулалт татах юм уу? Тэрийг хэлэлт. Оюу толгойн тэр зээлийн хүүгээ чиг бууруулах юм уу? Риото хэлцээрт орох юм уу, орохгүй юм? Рио Тинто гэдэг нэг мангас гараад ирсэн. Гадаад өрийн дарамтыг улам нэмэгдүүлэх хандлага бариад идэг ийм зүйл байна. Энэ бондуудыг хямдруулах гадаад их үйлсвэр татах дээр ажиллах юм уу, ажиллахгүй? Ерөөсөө ирээдүйд ирэх төсвийн хамгийн том дарамт чинь энэ бонд байгаад шүү дээ. Гадаад бонд байгаад шүү дээ. Тэгээ сүүлийн 3-4 жил энэ гадаад бондыг хязгаарлаад явъя гэдэг ийм бодлого явж байгаа. Нөгөө талдаа энэ бондыг солих арга ухаанаа олохгүй юм. Тэгээ сангийн сайд нь хөнгөлтөө зээл байхгүй болж байгаа гэдээ яриад байгаа. За тэр нефтийн үйлдвэр гэдэг зүйлийг чинь их хурлын гишүүд оруулж ирсэн шүү. Засгийн газар оруулж ирсэн юм шиг худлаа ярихаа болоорой. Өргөн барьсан гишүүн нь алтан шагаа гишүүн шүү. Тэгээ гадаад зээлгийг ашиглалтыг сайжруулах худлаа нэртэй хууль шүү дээ. Нэр нь худлаа. Хамгийн гол нь тэр газрын тусны үйлдвэрийн чинь мафиан байна гэж энэ их хурл үзээд байгаа шүү дээ.